Одоо маш зөв асуудлыг хөндөж байна. Тэгээ би бас хариулъя. Улсын их хурл бүтэн жилийн хугацаанд ямар хуулийг батлан гаргаваа гэд дүгнэх хэрэгтэй. Ажлын хэсэг байгуулж анхааралтай ажилласнараа бол тоогоо алдсан юм байна. Би өнөөдөр их хурлын даргын захирамжаар байгуулагдсан засгийн газрын ажилтнаа зэрэгцэж төрийн албан хаагч нарыг тал талд дууддаг ажлын хэсгийн хуралд суудаг боллоо шүү дээ төрийн албаагч нар. Тэр гишүүн дуудсан, тэр ажлын хэсэг дуудсан, засаг дуудсан. Эсвэл чуулган дээр, яаман дээр байж байгаа хүн алга. Би өнөөдөр их хурлын даргын захирамжаар байгуулсан 58 ажлын хэсгийг захирамжийг цуцланаа. Одоо ер нь бүгдээрээ хийх ажлаа хий. Юу хийхээ мэдхээ боллоо гэхэд юу хийхгүйгээ ядаж мэддэг бай гэж би зорж байгаа. Өнөөдрөөс би ажлын хэсгүүдийг цэгцэлж 7-гоос 10 ажлын хэсэг л байгуул. Энээс хойш хэтрэхгүй. Засаг хуулиа оруулж иргэж шахна. Оруулж ирэхгүй бол их хурлд хэлцэх асуудал засгийн газраас өргөн мэдүүлэг бол байхгүй шүү. Тэгм учраас засаг ажлыг хэрэгтэй. Тэгээ ийм л зарчмаа барья. Тэгээ энэ нэг томилгоогоо одоо ингээд хуулийн хугацаатай томилгоонуудаа хийгээд ажил төрөлтөд орё. Тэгэхээр Баатархүү гишүүндээ хэлэхэд надад 1 сар өгчгөө. Би засгийн газрын кабинетийг real timer бүх их хөвгөлд суурилсан мэдээлэл гаргуулдаг болгосон шиг их хурлын 126 гишүүнд энэ бүх мэдээллүүдийг дата болгоод real timer хардаг болгоно. Энийг сарын хугацаанд бэлдээд та бүхэнд хүргүүлнэ. Хоёрт бол их хурл үндсэн хуулийг зөрчсөн ямар ч үйлдэл гаргаж болохгүй шүү дээ. Үндсэн хуулийн цэцэд байгаа гишүүд зөвхөн үндсэн хуулийг хамгаална гэж байхгүй. Их хурл өөрөө үндсэн хуулийн зөрчилдөө ямар ч хууль тогтоомж баталж болохгүй. Дэгээ зөрчиж болохгүй. Одоо туршлагажих цаг байхгүй. Одоо ингээд нэг төрийн албан хаагчийг би ингээд авчираад тамгын дараагаар тавих шиг амрах юм надад алгаа. Гэхдээ надад бол хүн сургаж авах, хүн туршлагажуулж авах цаг алга. Бид өнгөрсөн хугацаанд үндсэн хуулийн одоо зөрчилтөө, шийдвэрүүд, дэг зөрчсөн үйлдэлүүд удаадараа гаргажээ. Үүндээ үнэлт дүгнэлт хий. Тийм ч учраас 2019-2023 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд энэ дид ажлын хэсгийг ахлаад тухайн үед тамгын дараагаар ажиллаж байсан. Одоо яг таны хэлснээр одоо улс төрийн нам эвсэлд огт тариалагдж байгааг. Би цэцгийн гишүүн үлзий сайхан даргыг та тамгын дараагаар ирж ажиллаач гэж их хурлын даргын өгөр хүссэн. Ингээд миний хүсэлтийг хүлээж аваад ирж байгаа энэ зориг, энэ итгэл үнэмшил үнэхээр одоо өөрийнхөө тэр парламентын ардчлалыг билүү бэхжүүлэх үзэл санааныхаа төлөө тэр хуулийн ноён оргил болсон албан тушаалаас татгалзаад ирж байгаад нь бол бид хүндэтгэлтэй хүлээж аваад ажиллаараа шахаад явах нь зөв бахаа гэж бодож байгаа. Их хурлын тамгын газрын дарга бол их хурлын даргын хуулийн зөвлөх биш. Дээрэс нь их хурлын тамгын дарга манай энэ байнгын орооны ахлах зөвлөхүүдэд би одоо та бүхэнд хандаж хэлье. Та нар улс төрчнөрт үгүй гэж шилж сур. Улс төрчид дураараа авирлуул наа чи хууль зөрчнөө уучлаарай гэж хэлж сураа. Хаалгын саваад гарч сур. Тэрээс үүш ингээ улс төрчдийн үгэнд ордог. Улс төрчид дураараа юм ярьдаг. Эцсийн үст хэн хохирж байгаа? Төрийн албан хаагч нар л хохирж шít. Улс төрчдийн гар хөл болсноор гэдгэл ийм л Баатархүү гишүүнд хариулт хэлье.